2024 онд бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан эсвэлэх журам. Монгол Улсын их сургууль нь шинжлэх ухааны сургууль, Английн ухааны салбар, нийгмийн ухааны салбар, хүмүүнлэгийн ухааны салбар, мэдээллийн технологи, электроникийн сургууль, инженер технологийн сургууль, бизнесийн сургууль, хууль зүйн сургууль, улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль. Завхан аймаг дахь Монгол Улсын их сургуулийн бизнес мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль, Монгол Улсын их сургуулийн зүүн бүсийн сургууль гэсэн бүрэлдэхүүн салбар сургуулийн мэргэжлийн хөтөлбөртөө эсэлт авч байна. Бакалаврын өдрийн хөтөлбөрийн эсэлтийн бүртгэл, эсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар цахим хэлбэрээр 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 9 цагт нээж 7 дугаар сарын 8-ны өдрийн 12 цаг хүртэл бүртгэл цэг, нам, цэг, эдүү цэгийн мэн хаягаар явагдана. Бүртгүүлэгч нь 2024 онд эсэлтийн шалгалт өгөхөөр боловсролын үнэлгээний төвд бүртгүүлсэн болон боловсролын үнэлгээний төвийн хүчинтэй батламжтай байна. Бүртгүүлэгч нь эсэлтийн системд боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Системд шаардлагатай мэдээлэл үнэн зөв оруулан баталгаажуулна. Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр хэдэн ч сургуулийн мэргэжлийн хөтөлбөрт бүртгүүлж болно. Эсэлтийн бүртгэл хааснаас нэг өдрийн дараа системд бүртгүүлэгчийн эсэлтийн шалгалтын дүн мэдээллийг боловсролын үнэлгээний төвөөс татан авч холбогдох тооцооллыг хийн онооны жигсаалтыг бүрэлдэхүүн салбар сургуулийн мэргэжлийн хөтөлбөр тус бүрээр гаргана. Бүртгүүлэгчийн оноог дараах байдлаар тооцно. Суурь шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 1.7. Дагалдах шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 1.3-аар өржүүлж нэмсэн нийлбэрээр тооцоолсон оноог бодно. Улаанбаатар хот дахь Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн хувьд суурь болон дагалдах шалгалтын оноо тус бүр 480, орон нутгийн салбар сургуулийн хувьд 420 онооноос багагүй байна. Суурь шалгалтанд тооцоолсон хичээлийн оноог дагалдах шалгалтанд давхар тооцохгүй. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсхээ онооны жигсаал гарсны дараа эсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж эсэх хэрэгтэй болсноос хойш 2 цагийн дотор эсэх бүрэлдэхүүн салбар сургуулийн ерөнхий суурь хөтөлбөрийн нэг багц цагийн төлбөрийг цахимаар төлж эсэх эрхээ баталгаажуулна. Комиссийн шийдвэрээр эрх баталгаажуулах хугацааг өөрчилж болно. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд Монгол Улсын их сургууль эсхээс татгалзсан гэж үзэн жигсаалтын дараах бүртгүүлэгчид эсэх эрхийг шилжүүлнэ. Эсэх эрх авсан бүртгүүлэгч нь эсэлтийн системээр нэвтэрч маягт бүглөн Монгол Улсын их сургуульд суралцагч суралцуулах гэрээг зөвшөөрсөн эсхээ баталгаажуулж цахим хэлбэрээр бүртгүүлэн оюутан болох хүсэл дэлгэн оюутны дугаар нууц үг авна. Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг эсэгч гэж үзэн Олимпиад, англи хэлний олон улсын шалгалт, Кембрижийн олон улсын шалгалт, спортын тэмцээн зохион байгуулах комиссоос олгосон батламж, сертификат болон баримт бичигт үндэслэн хяналтын тоонд багтаан эсвүүлнэ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас тогтоосон олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3 дугаар байр эзэлсэн. Улсын олимпиадад оролцож хүснэгдэд заасан нөхцөлийг хангасан бүртгүүлэгчийг тухайн чиглэлээр шууд эсвүүлнэ. Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL, IBT 45, PTE 40.8-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хуваар жигсаан эхний 10 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны сургуульд шууд эсвүүлнэ. Кембрижийн олон улсын ASA төвшний шалгалтын B-ээс дээш оноотой бүртгүүлэгчдийг сургууль бүрд шалгалт өгсөн чиглэлээр нь онооны дарааллаар жигсаан эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд эсвүүлнэ. Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 10 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж эсвүүлж болно. Олимп, ТЭВ дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан. Улсын өсвөр үеийн улсын эдэрчүүдийн аврах шалруулах тэмцээнд медальт байранд шалгарсан. Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн сургуулийн суурь болон дагалдах шалгалтанд тооцоогоор заасан хичээлүүдээс эсэлтийн шалгалт өгч тухайн хөтөлбөрийн тооцоолсон босго оноог хангасан бол шинжлэх ухааны сургууль,
мэдээлэл технологи, электроникийн сургууль, инженер технологийн сургуулийн хөтөлбөрүүдэд шууд элсүүлнэ. Шилдэг эсэгч болон Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын анхлах сургууль ангиллаар бүртгүүлэгч нь эсхийг хүсч буй бүрэлдэхүүн салбар сургуулийн суур болон дагалдах шатанд тооцоогоор заасан хичээлүүдээс эсэлтийн шалгалт өгсөн байх. Боловсрол шинжлэх ухааны яамнаас тавих эсэлтийн шалгалтын босго оноог хангасан байна. Дээрх ангиллуудаар бүртгүүлэгч нь тухайн нөхцөл хангасныг гэрчлэх бичиг баримтын их хувийг сканердэн бүртгэлийн хугацаа хаахаас 7 хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 1-ний өдрийн 17 цаг 30 минутанд оюутны хөгжлийн бодлогын газрын эсэлт ад, нам, цэг, эдүү цэгмэн цахим шуудан руу илгээж бүртгүүлнэ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас тогтоосон олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3 дугаар байрт шалгарсан эсэгчийн сургалтын төлбөрийн 50-аас 100% хөнгөлөлт үзүүлнэ. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 103 дугаар тогтоол багш мэргэжлэр суралцагч болон багш ажилтны хүүхдийг тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журмын 2-1-ээс 2-7 дахь заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ. Бүртгэлийн цахим хуудас, бүртгэл цэг, нам цэг, эдүү цэгмэн, эсэлтийн цахим хуудас, эсэлт цэг, нам цэг, эдүү цэгмэн. Facebook хуудас, facebook.com ташуу зураас нам цэг, эдүү цэгмэн. facebook.com эсэлт цэг, нам. Утас 7730 7730 1122 1123 1124 1129